гаргаад бид нэр урилгыг хүлээж авч үлдсэн баярлалаа. Таны түүхийг уншсан 2000 оны эхнээс ингээд бизнесээ эхлээд тэгэхээр гоо сайхны бизнесээр байж одоо ингээд энэ та бүхэнд өгсөн байгаах нь Монгол брендийг үүсгээд сарын өмнөөс экспорт хийгээд эхэлсэн гэж ярьж байсан. Тэгэхээр та товчхон ихний асуулт маань бизнесийн түүхээ бидэрт оруулсан шаах яаж эхэлсэн. Тэгээд хамгийн гол нь гадаад руу гараад эхэлчлээ. Таны амбиц юу байгаад байна? Юуны өнөөдрийн арга хэмжээ зохион байгуулж байгаа зохион байгуулагчтай бас баярлалаа гэж хэлье. Та бүгд өнөөдөр уулзах боломжос гарлаа. Өөргөө тийм их мундаг юм бүтээц гэж бодохгүй байгаа. Тэгтэл одоо ардын одоо юм гав ихнэр уянга надад сонирхолтой байсан. Байгуулагч та Монгол брендийг яаж бий болгоод байгаа юм бэ? Яаж энэ бүгдийг хийгээд байгаа юм бэ? Юунаас санаа авч хийгээд байгаа юм бэ? Энэ бүгдийг яриач. Хүмүүст ингээд тий одоо ямар нэгэн сэтэл өгөхийг хүсэж байна. Тийм учраас та энэ өнөөдрийн манай зохион байгуулж байгаа хэмжээнд хурж ирээч гэж хүссэн. Тийм учраас урилгын дуртай хүлээж авлаа. Тэг хүрээд ирлээ. За бүгдэнд нь энэ өдрийн төргийа. Анх бизнесийн одоо түүх гэвэл 2003 онд би одоо яг Америкт яг дөнгөж ирснийхаа дараа яг Монголд яг энэ гоо сайхны ертөнцид ялангуяа бидний одоо би өөр дээрээ л энэ проблемыг яг авч эхлээд үзсэн байхгүй. Чатан яг хумсаа хургуулж оруулчаал 10 насныхан 4 хуурчингууд гэлтэй жоо дөрвөн шиг авдаг те. Тэгтэл яг тухайн үед яг Америкийн нэгдсэн улсад бол энэ хумсны технологи дээр бол нэг silk frown гэдэг тийм технологи нэвтэрсэн. Тэр технологиг Монголд оруулж ивэл ямар сайхан бэ гэж бодсон. Тэгээд тийч 2 жил хагас 3 жил хэрэг амьдрахтаа өөрийнхөө нэг жоохон цуглуулсан нэг 2000 хэдэн доллараар бол бүтээгдэхүүн авч авчираад энэ чинь анх хийж эхэлсэн. Тэгээд Монголд тухайн үед бол ерөөсөө хумсны технологи за бичгүүрийн машин хүлээгээд хумсаа хийгээд ингээд суудаг тийм түүх бол байгаагүй. Тэр үед за энийг ер нь Монгол хүмүүс дэлгэрүүлээ гэж бодож байсан. Одоо ингээд эргээд ингээд харахад 16 жилийн дараа миний туслагч юм уу миний оффист ажилладаг хэнийг эмэгтэй цаныхаа цагаар гараад хумсаа янзлуулж ороод ирэхэд бол гайхам болсон байна. Энэ соёлыг түгэж тийм энэ соёлыг түгэж чадсан байна гэж бол харж байгаа. Энэ салбарын бол анхдагч хүмүүсийн нэг нь бол байсан юм аа. За түүнээс хойш мэдээж шатар гэдэг энэ одоо үйл ажиллагаа өргөцсөөр Монголын маш олон эмэгтэйчүүд за ер нь одоо гоо сайханд анхаардаг хэм байна. Бүгд гадагшаа явж үйлчлэг авдаг. Гаднаас очиж янз бүрийн өөрийнхөө нүрийг, арсыг, үсийг янз бүрийн үйлчлэгүүд авдаг тийм. Тэгэхээр маш их мөнгөний урсгал гадагшаа урсж байгаа ба. Энэ урсгалыг Монгол улсад оруулж ирэх юмсан. За тэгвэл урсаад байгаа тэр мөнгөний урсгалыг Монголд өөрсдөөс өршүүлье гэдэг 2012 онд бас ийм хийсэн юм байна. За энэний үйл ажиллагаа өргөжж явсаар байгаа. Дараа 13 оны төгсгөл 14 оны эхэнд яг өнөөдрийн энэ байгаль гэдэг брендийг ах санааг нь олж хийсэн юм байна. За байгаль брэнд мэн ягаад хизээ яг үүссэн юм? Ямар учраас бодоод энийг хийчихсэн гэдэг хүмүүсээс асуудаг л та. Зөв би зөв өөр дээрээ болсон нэг түүхийг яриа. Миний амьдралд одоо яг ямар үйл явдал болсон гэхээр та бүгдийн гэрт бүгдэнд нь л байдаг баг. Одоо нэг лам дээр явуулчихаар за энийг шүтээрээ нэг бүхэн зураад өчтдөг. Тэгээд нөгөө бурхнаа гэж зурсан зураасан бурхнаа гэх нэг хан дээр ч юм уу хааны газар гэж тавьчихдаг. Тэгээд дараа нь ингээ харахаар хитрхи хүндэтгэл хүү газар байршуулсан юм шиг надад бол нэг тухайн үед тийг санагдсан. Тийм учраас Монгол хүмүүс ч бас бүлхүүснээс дээшээ юм одоо орон зайд өөрсдийнхөө бүрхтийг залах хэрэгтэй байна. За тэгээд за тэгвэл би нэг авдар дээр тавьчихъя гэж бодсон. Тэгээд авдрын дээр за тавих гэсэн чинь за эхлээд солиорол би ч одоо бүр зөв антик авдар модер гэж хайгаа явсан чинь антик авдар чинь угаацуухаа ачин үнэтэй юм лээ шүү дээ. Хэдэн сая төгрөж чинь. Тэгэхээр за ингэж хийхгүй маань энийг авахгүй маань. Тэнгүүт өөрөө бодсон байхгүй. Би юу нь ягаад өөрөө авдар хийж болохгүй гэж. Өөрөө хийсэн авдар маань 20 жилийн дараа энэ өөрөө антик болчих байсан юм биш юм уу? Миний өвөө ирүүлжсэн, миний эмээ ирүүлжсэн. Тэгвэл энийг одоо хийчихвэл яасан юм. За тэгээ авдрны эрэлт гараад авдар хийхээр болсон чинь надад үнэхээр одоо нэг үнэхээр автор таалагдаагүй байгаа зах зээл дээр авдрууд ямар нэг тавлаасаа бэлэгдэл зүү тавлаасаа ялангуяа таалагдаагүй. Тийм учраас бодож байгаа. За Улаанбаатар хоттойгоо ямар л Монгол зурагтай, ямар л Монгол хийтэй дүр сурлагыг яаж тайлбарласан, ямар л хүний зохиол, ямар л хүний бүтээл номуудыг бүгдийг цугласан. 2 сар судалсан. Судалж байгаа за тэгэл хий явуулсан.
Монгол ер нь хийний утга бэлэгдэл ямар учир зүйтэй юм бэ гэдгийг баг урлаг судлаач судалсан. За тэгээд судалж байгаа. За нөгөө авдраа хийсэн. Ямар авдар хийсэн гэдгсэн чинь одоо ингээд бодоход харахаар айл гэрт хамгийн чухал нь юу вэ? Аз жаргал, төвшин, уртнас. За уртнастай өвөөгөө хосаад титан бодоод хийчлээ. За тэрний дараа дахиад нөгөө авдарчингийн онгоод 3 ингээд хэсэг байгаа шүү дээ. За ингээд онгоод. За хажууд талын дахиад юу вэ ингээд тэгэнгүүт за айл гэрт хамгийн чухал дараагийнх нь юу юм бэ? Тэгэнгүүт ив найртай, эвтэй найртай байх тумбааш. За тумбаашаа бодоод хийчлээ. За 3 дахь дээр нэлээд их хэрэгэлсэн. Эдгийнхэн тал дээр. За юу хэрэгэлцгээр юм бэ? За ухаж байгаа төрийн 7 эрдэнэ гэж байд юм бэ? Хаан эрдэнэ, төшмөл эрдэнэ, заан эрдэнэ, чамдан эрдэнэ, хорл эрдэнэ, чадна тий, морин эрдэнэ. За ингээ харж байгаа за монголчууд ч морио шүтдэг учраас за хиймэртэй цаг золбоотой яв гэж бодож морин эрдэнэ 3 дахь дүүрэн дээр нь тавиад за тэгээ түмэн нас тхээ 12 жил гоо тэр битгий хэл одоо нөгөө цоожийн хүрт бодсон. Хас тэмдэгтэй гэдэг чинь хулгай нэрмийг буцаадаг тийм ээ. За хит там аливаа асуудлыг номдогдаг юм домтой. За тэгж бодож байгаад хийсэн. За ингээд авторнаас үүдэлтэй юм а байгаль брэнд бол. За түүнээс хойш маш олон хий уулзаар дамжуулж орон зайд маш олон одоо өнөөдрийн байдлаар бол 300 гаруй бүтээл хийсэн байна. Оюуны өмчт бол 325 орчим оюуны өмчийн патенттай бүтээгдэхүүн хийсэн байна. Ийм төвхтэй юм аа. Энэ бүх зураг, санаа, концепт, дизайн бүгднийг өөрөө хийдэг юм байна тийм ээ. Мэдээж санаа гэдэг бол энд сууж байгаа бизнес эрхлэгч маш олон хүмүүс байгаа. Санаа гэдэг бол мэдээж анхдагч. Санааг хэрхэн яаж гүйцэтгүүлэх үү гэвэл мэдээж хамт олонний тусалцаа дэмжлэг байлгүй яах вэ? Гэхдээ тэр санааг олно гэдэг бол хамгийн чухал. Учраас санааг бол би мэдээж эхлэж гаргадаг. Энэ жил ямар бүтээгдэхүүн хийх үү? Тухайн жилийн одон орон зурхаад дэлхийн ертөнцид ямар энерги дутчих. Тэр энергиээр дамжуулж хүмүүсийн дутуу байгаа энергийг хэрхэн яаж гүйцэтгэж хүмүүсийг дүүрэн байлгах вэ? Тэр бүхнийг судалдаг. Судалсны дараагаар тэр бүгдийг хүмүүстэй хэлж даалгаварч зураг босгож хийлгүүлдэг. Брендингийн талаар ийм одоо цогц ойлголттой яг энэ ном журмаар судалгаанаас нь эхлээд айгүй их цаг хугацаа хөрөнгө зарцуулаад ингэж хийсэн бас Монгол би хийдэг тэгээ концепцийг ойлгодог бас Монгол компани айгүй цөөхөн байдаг. Тэгээ танараас бахархаж байна. Тэгээ ихэнх хүмүүс яадаг вэ брендинг гинт нэг өдөр гараад ирсэн юм шиг бодоол те. Одоо хүү хамтлагаар жишээлбэл ярих. Тэрний цаана ямар олон жилийн хөдөлмөр байсан гэдэг нь тэр бол хүмүүс мэддэг. Тэгэхээр таны одоо авдарнаас эхэлсэн бизнес ирэх 10 20 30 жилийн дараа хаана явж гэсэн юм чинь экспорт эхэлж байгаа гэж ярьж байна. За Монгол хүн болгол Монгол брендийг л бий болгох юм. Монгол брэндээ бүгдээрээ худалдаж авъя. Монголчууд бүгдээрээ жидүүгээр дамжаад Монгол үйлдвэрлэл хийчихье гэдэг. Тэгвэл хамгийн гол нь яг энэ дотор бизнес эрхэлж байгаа маш олон хүмүүс байгаа. Ямар алдаа гаргаад идэв гэхээр компанид хамгийн түрүүнд бодлого байх хэрэгтэй. Дунд буюу удаан хугацааны тийм бодлого байх хэрэгтэй гэж би хардаг. За тэр бодлогын цаана хүмүүсийн өөрсдөө харж байгаа зорилго, алсын хараа үнд сүнс нь орчих хэвээр. Компани засаглалтайгаа, компанийхаа дүрм журмтайгаа би бүр алтрууч амжилж байсан тийм. Зүгээр л бичиг баримтны хүртэл амар сул байдаг. Тэрнэр хүмүүс биш алдаа гаргадаг тийм. Тийм учраас энэ одоо бүтээлүүдийг энэ брендийг бий болгоход хамгийн чухал юм маш удаан хугацаанд хийхгүй ч энэ чинь угаасаа маш их цаг авч байгаа шүү дээ. Хүмүүсийн одоо алтруу өглөө ярьж байгаа. Зогтоо сайд өглөө ярьж илээ. Passion буюу сэтгэлийн хүч, дотоод сэтгэлийн хүч гэж ярьсан. Нэгдүгээр тийм юм байх хэвээр. Хоёрдугаар тэр хүмүүс хэрхэн яаж урт удаан хугацаанд доктортой авч явах уу гэдэг бодлого байх хэвээр. За тэгээд мэдээж алтруу яриад байгаа зүйлс гэж бас байх хэвээр. Одоо Монгол брэнд яг ийм дэлхийн брэнд болгоод та бас өөрөө гадны нэлээд том брэндүүдийг Монголд оруулж ирдэг. Тэр төвшөнд одоо авчих цаг хугацаа хязгаар гэж харж байна. За яг энэ өөрийнхөө байгаль. Одоо баг оюуны экспорт болох гэдэг шүү дээ. Ер нь аливаа юмыг ингэж хийхэд хамгийн түрүүнд санаа аягүй чухал гэж бэлтгэсэн. Санаадаар тулгуурлаад яг тэр бүгдийг хийж гүйцэтгэхэд энэ бас маш олон хүмүүсийн хөдөлмөр шаардж байгаа хэдий ч гэсэн өнөөдөр манай Монгол хүмүүсийн яг одоо энэ хийж байгаа ингээл өөрсдийнхөө чадлаар хийгээл. А тэгтээ яагаад гэвэл нурж унаад байгаа.
юунаас олж нуурч унаад байгаа. Тэр алтайгаа бүгдээр ихлээд засах хэрэгтэй юм шиг санагдаад байгаа. Тэрийг бүгдээр нэг нөгөө ярих хэрэгтэй юм шиг байна. Тэр айгу чухал санагддаг. Байгаль брэнд бол яг үнэхээр одоо 13 оноос хойш өнөөдөр гинт гараад ирсэн брэнд биш байхгүй. 13 оноос хойш хийсэн бүтээлүүд байгаа. Маш олон залуучдын сэтгэл зүрх, маш олон хөдөлмөр шингэсэн тийм бүтээлүүд байгаа. Тэгээд үнэхээр энэ Монгол уламжлалыг дэлхийн стандартад хүргэж бүтээлүүдээ гаргана гэдэг бол маш хэцүү. Энэ өөрөө маш мэдрэмжийн асуудал. Одоо мэдлийг бол хүмүүс онлоор гэж төгөөд хүмүүс хөргөж болдог. Хамгийн гол нь мэдрэмжийн асуудал гэдэг тийм ээ. За тэгээд зөв бас шийдвэрүүд гарах гэсэн асуудал байдаг. Тэгэхээр энэ дэлхийн брэндүүдээс бид нар юу суралцаад байгаа юм бэ? Юуг ойлгоод байгаа юм бэ? Наазахын сабаглаа бодно ямар үгүй. Наазахын үйлчлэл нь ямар үгүй. Наазахын бараа бүтээгдэхүүнээр зарахтаа тав кампани гэдэг яаж энэ бүгдийг хүмүүс сурталчилж маркетинга хийгээд байгаа юм бэ? Энэ бас их чухал юм болов гэж би зөвхөн. Алтайгаа олоод хүлээн зөвшөөрөх гэх та сая нэг ярьлаа. Нууц биш бол та бизнес эхэлжснээс хойш гаргасан одоо харамсч байгаа хамгийн том алдаа юу вэ? Бизнес талаас нь. Эсвэл огт алдаа гаргаагүй. За тэгэл зөндөө л алдаа гарна шүү дээ. Зөндөө л алдаа гарна. Аль нэгтгэхийг тэр хийвд. Би бол ер нь бол мэдгүй. Яг тэр энэ гэж бол би хэлж мэдэхгүй байна. Одоогоор бол тэгтэл ямар ч тохиолдолд хийгээд үзэх хэрэгтэй гэж хэлмээр. Тэгжиж л хүмүүс суралцдаг. Би бол за яг энийг хийх үг л над дээр ингээл шийдвэр гаргаж гал ороод ирэхэд бол би л мэдээж эхлээд өөргөө сонсдог. За хаана яг энэ ямар бүтээгдэхүүнийг ямар одоо байршуулж зарах вэ? Бүтээгдэхүүнээ борлуулах вэ? Хүнд тусдаа нэмэртэй хэрэгтэй юм болж чадсан уу? Маш олон асуудал тийм мэдээж дотоод судалгаан дээр үндэслэх шийдвэрүүд гаргадаг. Тэгтэл ер нь бол хамгийн одоо бидний одоо яг саний одоо яриад байгаа юм алдааг өөрөө үзчихийж, өөрөө туулж ийж, өөрөө яг тэрний мэдэрчийж тэр алдааг дахиж гаргахгүй байт юм болов уу гэж хардаг. Ирээдүйн амбиц гэдэг асуултаас нэг тойрол яваад байна да. Болохоор за амбицийн хувьд бол үнэхээр би одоо өөрийнхөө хийж байгаа бизнесийг 20 жил баг хийлээ те ингээд бизнес хийснээс хойш би бүгдийг тгээс хэлсэн. Би хүний хумсыг өөрөө засдаг байсан. Би хүний хөлийг өөрөө угаадаг байсан. Би хүний үсийг өөрөө угаадаг байсан. Бүгдийг өөрийнхнээс нь хийж үтсэн учраас ингээд баг багаар ясаар өнөөдөр 325 оюуны өмчтэй патенттай бүтээгдэхүүн болсон байна. За тэгээ энийг одоо би тэгвэл яах ёстой? Олон улс руу гаргах ёстой. Олон улс руу гаргаж би энэ Монгол брендийг дэлхийд нэг үгээр хэлбэл та нар одоо энэ дотор сууж байгаа ямар ч хүмүүс тайсан дээр нэг Филиппин ч юм уу нэг одоо Арабын ч юм хин ч юм гарч ирээд дуудуулсан бүжиглээ. Бид нар хэлийг ойлгохгүй. Бид нар энд сууж байгаа хин ч ойлгохгүй. Тэгтээ бид нар тэр хүмүүс энэ тайсан дээр гарч ирээд юу хэлэх гээд байгаа юм? Ямар санааг өгүүлээд байгаа? Юу хийж бидэрт үзүүлээд байгаа? Тэрийг бол бид нар хинээр ч хэлэхгүй хараад энэ бол аюу тийм аж аргалтай үеийн дуу явж байна. Энэ бол хайр дурлалын дуу явж байна. Энэ бол их үсгийн элбэхний дуу явж байна. Бид нар бол тэрийг хараад хэлийг ойлгохгүй ч гэсэн мэдэрдэг. Энэ юу гэсэн үг юм гэхээр энэ бол урлаг. Соёлоор дамжиж тэр улсын соёлыг бид нар ойлгож хүлээж авдаг. Тэгэхээр өнөөдрийн бидний олон улсад гарах хамгийн ихний гарц бол соёл урлаг гэж бид ойлгодог. Тийм учраас өнөөдөр би энэ байгаль брэндээ Монголын төв соёл уламжлал энэ яг хээ уулз энэ бэлэгдсэн өндөртэй энэ бидний өвгдөөс ирсэн энэ сайхан зүйлсээр дамжиж бид нар олон улсад гарах учиртай юм аа л гэж ойлгож энэ бүтээг хийж байгаа. Эмэгтэй бизнесмен гэдэг утгаар би танаас бас онцолж асуумаар байна. Хувийн бизнес эхлүүлэх тийм амар биш. Эхлүүлэх нэгээр тэргээ ингээд олон хүнийг ажлын байраар татвар төлөө тэ доктортой үйл ажиллагаа явуулаа. За тэгээд бүр олон улсад гарна гэдэг бол нүүр их хөдөлмөрүүдийг ойлгож байгаа. Ер нь эмэгтэй бизнесмен гэдэг утгаараа Монголд одоо бизнес хийхэд толгойтой хамгийн том бэрхшээл нөгөө талаасаа боломжийг та юу шаарддаг вэ? Айгуу олон залуучууд бас ингээд тэ хуваарь бизнес эрхлэгээ бодоод төлөвлөө явж хийж байгаа. Тэднэрт өгсөн нөлөө юу вэ? За бизнесийг хийхэд өнөөдөр Атройнд өнөөдөр үл бас ярьж ирсэн. Титаник киног хийхэд 100 сая төгрөг зарцуулсан.
маркетингийг хийхэд 200 сая төгрөг зарцуулсан гэж ярьж байна. Тэрнтэй яг муу ялгаагүй. Брендинг хийхэд 99% нь хөтөлбөр буюу суур бүх зүйлсээ хийцэн байх хэрэгтэй. Тэрний дараа 1% маркетинг гэж бол хэлмээр байгаа байхгүй. Тэгэхээр хэдийд энэ байгаль брендийг гаргаж ирэх юм бэ? Одоо яг үнэхээр 6 жилийн дараа бид нар одоо л маркетинг гайч. Өнөөдөр гинт хийцэн биш байхгүй. Тэгэхээр бизнес эрхлэгч маш олон хүмүүс байж юунаас эхлээд хийх юм бэ? Эхлээд би бол брэнд хэрэг ихж байгаа бол энэ жоо насраад байна те. Брендинг эхлээд хийх гэж байгаа бол хамгийн түрүүнд би бол логогоос эхлэж чинь гэж хэлмээр. Лого. Тэрний дараа мэдээж компани бодлого, засаглал, за компани засаглал мэдээж маш чухал. За тэгээд хүний нөөц дээр бол ялангуяа тийм одоо ингэ компани ингээд бизнес одоо яг үдээд бол энэ компаниуд бүгд бизнес планаа бичээд одоо бараг дууссан ихнээс юмнуудаа хэлцүүлэх явагдчихээн. За бүтцээ баталсан, цалингаа баталсан. Тэгтэл яг үндэ тэдэн ажлын байрнаар эдэн хүний цалин ингээд жилд өгнө гэдэг бүтцийг хичнээн баталсан хэдий ч гэсэн яг үндэ би бол арай жоохон өөрөөр би хардаг. Юу ч чадгүй хэр үнэхээр чадвартай, үр бүтээмж өндөртэй тийм хүмүүс бол өндөр үнээр зохиж яг хажуудаа авчирч тэр хүний хүчийг авч нэгдэж нэг зорилгот хүрэхин төлөө хамтдаа ажиллах хэрэгтэй гэж би яддаг. Хөрөнгө оруулалт санхүүжилт гэж ярьсаас энэ жил Монголд аяга онцлог жил болж байна. Хамгийн олон компани нээлттэй компани болж хөрөнгөний хөгжил авцаагаа гаргасан. Тэгээд нэг нь бол арт кредит банк санхүү байгууллага байна. Та үйл ажиллагаа ингээд улам хэлэхэд бол мэдээж хөрөнгө оруулалт санхүүжилт шаардлагатай тийм байгаль брэнд ингээд дэлхийд орох гэж байна. Ерөнхийдөө олон нийтийн компани ер нь болно гэж бодож ирсэн, төлөвлөж ирсэн, санаад нь орж ирсэн. Нээлттэй компани тийм. Одоо яг нөгөө бизнесээр бол нөгөө эхний А, Б гэж явж байгаа би адилхан хөлд ороод явж байгаа. Адилхан одоо хилд ороод ингээд яг ингээд одоо хөдөлж нөгөө эхлэж штэ. Тэгэхээр өсөг энэ бол хөрөнгө оруулалт угаасаа шаардлагатай. Энэ бол ганц одоо байгалийн төгөөний нэг бол дийлэх байхгүй. Дэлхийн зах зээл рүү гарах гэдэг чинь өөрөө маркетинг маш том маркетинг хэрэгтэй. Энэ бол улсын бас би бол юу гэж боддог вэ хэрэг одоо юуны үндэсний ижил гэж ярьдаг гэж яриад байгаа. За яг тэр хэмжээнд бол авч үзэх гэж харж байгаа. Тэгээд яг бүгдээрээ боллоор энэ бол rotation үргэж зохиж гаргаж ирэх хэрэгтэй гэж харж байгаа тийм. Таны ярианаас ингээд сонсоод дүгнэхээр яг дуртай зүйлээ хийж тийм үү та? Таны одоо энэ ажил одоо өдөр тутмын эрхэлж байгаа ажил таны яг хобби, passion гэж ярьдаг зүйл. Таны бас урлагийн бэкграунд ч бас урлагийн бэкграундтай шүү дээ. Ингээд гэдэг кино тоглосон. Тэгэхээр ингээд урлаг соёлыг та ер нь явж байгаа яг үндсэн тэр нөгөө хоббигоо ер нь бизнес болгож байгаа эмэгтэй байна гэж мэддэг хэрэг тань л да зөв. Цэвэр ашиг мөнгөхөөс илүүтэйгээр аливаа бизнесийг хийхийн тулд би бол зүгээр ингээд энэ маш их огтуд бай, залуучууд байна. Аливаа бизнесийг хийхийн тулд эхлээд өөрөө дуртай байх хэрэгтэй л гэж хэлмээр. Дуртай юмыг хүн бол яаж ч хүнд ялархаж уйлж дуулж комплейн бол одоо гомдол гаргадаггүй юм байна л та. Үнэхээр ядарх үе зөндөө байдаг. 2 цаг унтаа дараагийн нислэгтээ суух үе байдаг. Өсөө зулгааж босч ирэл хүүхдүүдээс бол бистэ уйлмаар л байна гэл. Үнэхээр яг тэгж явдаг надад тийм үү. Зөндөө би. Бүх юм бол амархан биш шүү дээ. Тэгэхээр эхлээд бизнесээ хийхдээ өөртөө дуртай байх хэрэгтэй. Тэр бол маш чухал. Мэдээж энэ чинь нэг өнөөдөр гинт хийцэн биш. Залуу наснаасаа хүүхэд ахуй наснаасаа урлаг дуртай, урлагийг ойлгодог. За тэргээр хичээлж үтсэн, их сургуулийн төгсөж үтсэн, өөрөө хичээлийн зааж үтсэн, өөрөө тэр газар нь сурч хөдөлмөрлөж маш олон хүмүүстэй ажиллаж амьдарч байгаа чинь маш олон удаа жилийн хөдөлмөр гэх юм уу та. За тэгжиж ер нь гинт нэг өдөр хийхгүй шүү дээ. Сурна, сонсно, уншина, хөдөлмөрлөн, хэрэглэн маш олон юмний нэг гэж л одоо хэлэх юм уу та. Тэгээд танд татгалцахын аргагүй санал тавих юм бол кино тоглох уу? Кино тоглооч юм санал тавих юм бол. Кино тоглолт нь шүү дээ. Тоглоалаа байна. Эсвэл хэзээ одоогоор бол яг гүлэн л та яг тийм санал аваагүй бол нээлттэй. Нээлттэй тийм. Таас ингэ аюу чухал бас төв хөндлөлт national identity юм уу те үндэсний ижилсэл гэдэг аюу олон хүмүүс энэ чиглэлээр бас ярьдаг болсон. Бид бас нэг юм хайгаад байгаа хамтын үнцэнээр ингээд үндэснээр хайгаад байгаа юм дотоод өгдөг. Тэгэхээр
Монгол хүний үнцэн гэдэг зүйлийг ихээс асуумаар байна л да. Та яг Монгол хүний үнцэн гэх юм бол яг юу гэж харж байна? Монгол хүн яг яаж тодорхойлж байна? Монголын ирээдүйн ямар байгаас хүсэж байна? Таны яг хийж байгаа соёлтой экспорт энэ оюуны ажлууд чи өөрөө яг ингээд энэ бас юу зөвхөн бага мөр яваад байгаа шүү дээ. Үндэсний ижилсэл гэдэг асуулаа тийм. Бид нар бол үнэхээр одоо бус аливаа үндэстэн болгонд өөрийн гэсэн одоо үрмүц ижилсэл тэр бүгд нэгддэг. Би бол гэж ойлгодог. Энийг бол гэж тэр утгаар бол ойлгодог. Тэгээд Монгол гэдэг хүмүүс ингээд гаднаас нь харахаар бид нар юугаар бусдаас ялгаатай. За одоо ингээд гадны хүмүүс ингээд харахаар 3 сая хүн ингээл хамт ингээл 30 аав нь тийм ингээл харагдаж байгаа юм шиг болооч гадны хүмүүс биднийг за Чингис хаанаар за тэгвэл өшөө одоо нүүдлийн аж ахуйгаар за тэгвэл одоо дараагийнх нь юу байх юм? Ноолор байна тийм ээ. Монгол улс дэлхийн 30 баг ноос ноолрын түүхий 30% нийлүүлж байна. За дараагийнх нь тэгвэл өөр юу байх юм? Аялал жуулчлал тийм үү? Дараагийнх нь юу байх юм? Урлаг соёл юм тийм үү? Ингээд баг багаар явж гэсэн хүн болгон өөрсдөө хийж байгаа салбартаа урдах юм аа үздэгтэй 100% яг сэтгэлээс гаргаад ингээл хийчих юм бол бид нар бол өсөөгөө Монгол одоо энэ цаана байгаа нэг тийм ген биш үү? Бүр өөрийн ирэхгүй бусад хүмүүсээс онцгой тийм одоо гүйлхэн цэрэг юмыг хүлээж авах чадвар өгөгдөл одоо юу гэж хэлэх юм тийм ээ нэг онцгой нэг өөр тийм юм байна гэдэг бас яг энэ бүгд хамгийн гол нь ийм нэгдэлтэй найдвартай зоригтой бодлоготой гэж гарч ирвэл нь бол маш хол явах юм болов тэрний нэг илэрлэл нь бол яг одоо сайн юу гэж штэ хүү гэд хамлаг гараад ирлээ штэ энэ бол солиор дамжаад Монгол хэсэг сурч эхэлж байгаа тийм л одоо юу штэ хамтлаг штэ нэлээд судалгаанаас эсвэл би нөө уншиж байхад манай улсын улсаар тийм ихтгэлцлийн хямралд орсон байна гэх төрийн институтд итгэдэг ард иргэдний хоорондоо биетэй итгэдэг бизнесийн овийн хвшлээ баг үзье гэдэг шахуу болцсон те бизнес эрхэлж байгаа хүн одоо том компаниудыг те хүмүүс одоо баяж чууч гэдэг юм юу ч гэдэг ингээд бүр үзье ядалтай нэлээд ингээд дамжгаад байгаа индекс зэрэг гаргацсан байл л те тэгэхээр энэ их одоо юу гэдэг талцал бие биенээ хардсан сэрдсэн энэ орчин донд ерөнхийдөө сайн нийлдэг үндэсний ижилсэл үндэс гэдэг зүйлээр дамжуулаад урлагаар дамжуулаад та бизнесээр дамжуулаад ерөнхийдөө нийгмийн үсэд байгаа нөхцөл байдлыг яаж ямар аргаар зөвлөх ёстой гэж боддог. Энэ төлөв ямар нэгэн тийм нийгмийн ч юм янз бүр ажил хийдэг. Олон нийтийн ч юм уу сайн дурын. За олон нийтийн ажил хийдэг үгэл яг үүндээ энэ бол үнэхээр орж амжихгүй. Яг бол урдх одоо уран бүтээлтэй маш шамдуу одоо хамгийн их цагаа зарцуулдаг. Одоо яг энэ нийгмийн одоо клуб ч юм уу, сан ч юм уу одоо надад би нэг болсон түүхийг яриа л да хуваалцъя. Анх 14 оны 11 сард миний гэр бүлийн хүн Монгол Улсын 28 дахь ерөнхий сайдаар томилогдсон. Тэрний дараагаар над дээр маш олон санал орж ирсэн. Та тэрхүү хатагта нийгэмд ямар сан юу хийх гэж байна вэ? Ямар ажил үйлсийг бүтээх гэж байна вэ? Ямар нэгэн сайн үйлсийн аян зохиох уу гэж асууж ирсэн. Тэгэхэд би өөрөөсөө асуусан. Би яг энэ хийж чадах уу? Би энэ хийвэл ямар урт удаан хугацаанд хийх үү? Энийг хийвэл ямар байдлаар хийх үү? Гэж бодож байгаа. Би бол уучлаарай би хийж чадахгүй нэ л гэж хэлсэн. Үнэн л хэлсэн. Тухайн үед би юу гэж тэр шийдвэрийг гаргасан гэхээр би бусдад адилхан зүгээр ингээд тийм миний гэр бүлийн хүмүүс зүрд ороод гараад нийгэмд гарсны төлөө би дагаад намраад нэг сан байгуулад нөгөөх нь нөхөр бөмбөд буучдаг тийм сан хийх гэж өөрөөсөө асуусан гэхэд тэгээд дотроо гүү биш шүү. Би бол ийм сан хийхгүй юм байна. Би хийвэл яг хийсэн шиг урт удаан хугацаанд бодлоготой, алсын хараатай, зоригтой, үнц зүйлстэй тийм юм хийх юм гэж би өөртөө хэлсэн. Тийм ч учраас өнөөдрийн энэ хийгээд байгаа энэ бүхэн чинь дандаа энэс үүдэлтэй үүсэлтэй байна. Өнөөдрийн яг одоо байгаа нөхцөл байдал бол надаас хамааралтай 60 гаруй хүн сар болгон цалин авч түүний цаана 3-4 хүн тий 180-аас 200 хэдэн хүн тий ам хөл тижээж авч явж байна, нуран дээр авч явж байна. Эмэгтэй хүний хувьд бол хэцүү. Нэг удаа хүнд бол туслах
туслах нэг өөр. Өдөр болгоны, сар болгоны урт удаан хугацааны хүний нийгмийн асуудалтай хам шийдээд авч явах гэдэг бол маш хүнд өнөөдрийн нөхцөл байдал бол маш хүнд. Одоо тэгээд сая өөрөө альтруухан асууж ирсэн хэд түүний татвар төлсөн бэ? 2018 онд манай компани 560 орчим сая төгрөгийн татвар төлсөн байт юм билээ. Тэгэхээр би бол энийг хийхийн тулд бидний хамт олонны хичнээн ажил байгаа хэдий ч гэсэн энийг удирдах зөв урт удаан хугацаанд авч явах гэдэг нь эмэгтэй одоо бизнес эрхлэгчдийн хамгийн хүнд ачаа байд юм бол гэж бодлоо. Нэг үг байдаг шүү дээ, нэг алдартай. Амжилттай яваа эрэгтэй хүний ард дагуу эмэгтэй байдаг гэдэг тий. Тэгэхээр амжилттай яваа эмэгтэй хүний ард юм байдаг бол. Яс яг л тийч хэлмээр санагдав. Амжилттай яваа эмэгтэй хүний ард хэм байдیں۔ Амжилттай яваа ирчүүд л байгаа шүү дээ. Бид нар бүгд өрөөл байгаа. Аливаа амьдралыг ер нь бид нар их ярьдаг шүү дээ. Амжилттай яваа эрэгтэй хүний ард эмэгтэй хүн байгаа ч гэдэг. Тэгтэл яг өнөөдрийн амьдрал чинь яг эрэгтэй эмэгтэй хоёр хүн эргэлтэн нэгдэж хамтын амьдрал чинь бий болт юм байгаа зү. Би анх 18 настай нөхдөд танилцж байсан. Бид хоёр хоёулаа хоосон өнөөдрийн байгаль проектыг өнөөдрийн тий сайхан бэлэгч юм уу тий бид нар хинж байгаагүй. Яг л бүгдээрээ хамтдаа хайрц дээр учирч үнэхээр хамтдаа дундасаа 3 хүүхэд гаргаж өнөөдрийн төвшөнд хүрч ирсэн юм. Нөхрийг тань ярьсных нь асуухад ерөнхий сайдаар томилогдоод ингээд ажиллаж явах улс төрд байх хугацаанд нөхрийнхөө албан тушаалыг ашиглаж чадсан уу? За эндээс ямар ч асуулт байсан баг л та. Гэхдээ би яг үннийг хэлэх үү? Яа үндэ улс төрчийн гэрийн одоо тийм ард талыг авч явах айгүй хүнд гэдэм билээ. Үнэхээр хүнд. Маш их хардагдана, маш их сэрдэгдэн, маш их шалгалт орж ирнэ. Татварч тэр одоо гайлнч тэр одоо АТГ-ч тэр зөндөө шалгалт орж ирнэ. Бүр тэр тусмын чамбаа байд юм шүү л гэж боддоо шүү дээ. Тэр тусмын нэг баланстай. Тэр тусмын орж ирэх бүх юмаа ингээд яв тав хийцэл. Тийм л юм шүү л гэж боддоо. Баг номоо юу мөрөөрөө явж ирснээс илүү их одоо дарамт шахалт хардлаас ирлээ. Одоо бүр жидүүд ч хамрах ямар ч боломж байхгүй шүү дээ. Чудаагүй. Гэхдээ би штэ анх 2008 онд илүү хүсэл бичээд нэг ачуурны үйлдвэр хий гэж бодохгүй юу? Монгол улсад одоо та нар ингээд сайн хараараа гар нүрийн алчуур бидний өнөөдрийн өдөр тутмын төрлөд байгаа ширээ арчдаг алчуур гэх тийм энийг яагаад монгол хүн хийж болдгүй? Яагаад үйлдвэр хийж болдгүй ингээд төсөл бичээд өгсөн. За тэгээд би авсан. Тэгсэн чинь лөөс улс төрчийн ихнэр өнгөтнө. За болчих. Буцаад өгцөө. Буцаад банкны зээлээр нь хаагаад долоо байсныг 12 болохоос буцаад хаацсан. 8 онд л буцаад хаацсан. Ямар ч боломж байдгүй юм лээ шүү. Та буцаад нөгөө Монгол брэнд гэдэг рүү буцаж ормоор байна. Яг Made in Mongolia гэдэг яг бидний өөрсдийн одоо соёл уламжлалтаар суурилсан Монгол тэнцэн бүтээл бас бидний хүн болгоны мөрөөдөл байгаад байгаа. Тэгэхээр гадагшаага одоо айгүй их нөгөө залуучууд экспорт хийх, олон улсын зах зээл дээр барыг айгүй их ярьдаг болсон. Шалтгаан угаас айгүй ойлгомжтой манай дотоодын зах зээл өөрөө угаасаа жижиг. Мөнгөлтэй бид тасар том зах зээл бэлэг гэх хоёр талд байж байна. Тэгэхээр гадагшаага экспорт хийж байгаа олон улсын зах зээл дээр гаргаж байгаа шинээр өөрсдөө брендинг хийж ингэж таниулж байгаа тийм стартап компани залуучуудаа юу гэж хамт зөвлөх вэ? Тэгэхээр бизнесийг хийхэд ингээд бас нэг тухайн ямар зах зээл бараагаа борлуулах гэж байна гэдэг бас анзаарах хэрэгтэй юм шиг байна. Монгол уламжлалтаа дэглэсэн орчин үеийн одоо өрөмс дизайны шийдэлтэйгээр ингээд хийчихвэл болчихно гэж хүмүүс боддог баг тийм. Тэгтэл яг тэр зах зээл чинь бидний энэ бодоод байгаа, тэр бидний дард хувцарт байгаа тэр хий агуулзаа чинь шууд хүлээгээд авах юм уу? Бидний яг хийцэн байгаа энэ бүтээлийг хачин сайхан хийцэн гэхэд бид нар боддог. Тэр зах зээл үнэхээр хэрэгцээнд байгаа юм уу гэж бас бодох хэрэгтэй юм шиг байна. Тэгэхээр ямар зах зээлд юу нийлүүлэх гэж байгаа вэ гэдгээ ихээр маш сайн судлах хэрэгтэй. Тэгжиж л хийвэж гаргавал амжилттай болох юм болов гэж харддаг шүү дээ. Дээрэс нь тухайн зах зээл рүү орохын тулд бид нар ямар маркетинг хийж гарах юм, ямар тээвэр зуучаар гарах юм, ямар татвар төлөх юм, ямар хэлийн хорио байдгийг тэр бүгдийг судлах хэрэгтэй. Судалгаан дээр үнэлж энэ бүгдийг хийхгүй бол бүгдийг би хийчлээ. Одоос та авлаад өгнө гэхлээр үндэ тэр зах зээл рүү орохын тулд
хичнээн нөгөө юм татвар төлөхийн, татвартаа шатчих юм уу? Эсвэл одоо зах зээл дээр одоо хамгийн сайн байршиж байгаа байрлалд орлоо гэх тэрний төрөөсөнд нь шатчих юм уу? Аль эсвэл олон ажилчдын цалин дийлэхгүйгээр дампуурчих юм уу гэд маш олон асуудал байдаг. Тийм учраас суурь судалгаа, зах зээлийн судалгаагаа маш сайн хийх хэрэгтэй гэж би хардаг та. Таны энэ брэнд дээр гадагшаа гарах брендийн судалгаан дээр судалгааны үр дүн нэр нууц биш бол бизнес нууц биш бол юу гэж гарсан байна. За одоо ингээд бүтээгдэхүүнийг би ингээд харж байна л да бас нэлээд тийм гоё дончтой тансаг те зэрэглэлийн бүтээгдэхүүн байгаа. Ижил төрлийн ийм брэндүүд дэлхийд зөндөө байгаа тийм учраас улсын брэндүүд тэднэртэй ингээд юм бол тулж өрсөлдөх гээд шүү дээ. Тэр хэр өөртөө ихтэй судалгааны үр дүн юу гэж гарсан бол яг зах зээл дээр яаж та энэ олон улсын зах зээл дээр позишн хийх гэж. Яг ингээд аливаа юм чи ингээд хийхдээ ингээд би бол жоохон ингэж туршиж үздэг юм билээ. Тестлж үздэг гэж ярьдаг шүү дээ. За хийд үзээ. За урдлын сар ингээд гаргалаа. За харагдчихлаа тийм. За тэгвэл одоо Amazon дээр гарч тийм. За тэгвэл бас ингээд явж тийм. Эн чи юу гэсэн үг вэ гэхээр тухайн зах зээлд энэ бүгдийг хийхдээ бид нар бас аюу тийм боломжтой хийх юм шиг санагдаж байгаа байхгүй. Шууд маш их мөнгө заална. Тэр дугаас боломж байхгүй. Баг чинь хийж байгаа бүтээлүүд шүү дээ. Тэгээд дээрээс нь энэ бүтээлүүд маань яг үнэхээр одоо харахад яг Монгол юм уу гэхээр бас хүн тайлбарлаж хэлвэл одоо энийг аваад байна. За энэ та бүгдийн өмнө сэтгүүл байгаах тийм бидний хийсэн бүтээлийн сэтгүүл байгаах. Яг ингээд харахаар Монголын газрын зургатаа зөвхөн жүжигчрийг нэг юм хийгээд тавьсан биш. А тэгэхээр яг логод энэ харахаар чиний зүрх миний зүрхтэй гагдагдсан. Чиний хайр миний хайр бидний хайр хамтдаа мөнгөт хамтдаа. А Монгол одоо ухаанаар бол арга билег ин ян гэж юм тийм хамтдаа салахгүй гэсэн утга оршиж байгаа байхгүй. Энийг гадныхан бол яг Монгол юм уу бас үгүй тийм ээ. А тэгэхээр яг үүндээ энийг ингэж гаргахад нөгөө одоо алтан дунджийн олон гэж ярьд юм да. Ингээ юмыг тэтэрхийн ихтэй дүлэхгүй тэнцвэрт байдлыг олж гаргаж загвараа бүтээн гэдэг бол бас их чухал юм бол гэж би харж байна тийм. Олон улсын зах зээл дээр та түрүүн авдраны түүхээ ярьсан нөө бизнес эхэлж ирсэн гэдэг тийм. Брендийг би бас тэгж ойлгодог байхгүй. Бараа бүтээгдэхүүн гаргах нэг хэрэг. Тэгээд тэрийг ингээд бурхнаар бол шүншиглэг гэж ярьдаг тийм. Яг ам оруулж брендийг бүтээж нөгөө бит бус үндсийг бүтээж тийм. Би болгож ингэж нэг үндсийг бүтээх гэх процессыг би брэнд гэж ойлгодог. Тэгээд байгаль брендийн түүхийг сайн сонслоо. Зах зээлээ та яг багаар ихлээр тестгээ явдаг гэж байна. Эхний хэл чинь яг айл улс айл одоо бүс нутгийг анзаарч харж байгаа. Хаана хамгийн том боломж хийж тийш орё гэдэг шиг юун дээр нислэж гарч байна. Зах зээлийг ингээд ер нь бол тестэлж үзэхэд маш их хөрөнгө хэрэгтэй гэдэг юм билээ. Хамгийн түрүүнд хийсэн бүтээлүүдээ бүгдийг патентлах шаардлагатай гэдэг юм. Патенттэй байж ич тэр зах зээл рүү орохгүй бол Монгол брэнд бид нар хийж илгээд байдаг. Патент байхгүйгээр орох юм бол ялангуяа одоо та нарын уур зүг рүү хараараа өөр монголчууд бүгд л авъя л гэдэг тийм. Хятадууд авъя л гэж байгаа. А тэгтэл тэр зах зээл бол маш хайргас зах зээл. Өнөөдөр дэлхийн брэндүүд тийшээ ороод бүгдээрээ бүдэрч унж байгаа байхгүй. Би л тэгж хардаг. Одоо өнөөдөр дэлхийн ямар ч алдартай том брэндүүд орлоо. Бүгднгийн копиг хийгээд авчиж байгаа байхгүй. Тэд нар чинь хуульчтай, патенттай. Тийм бүтээгдэхүүнийг тэр зах зээл рүү оруулаад байгаа юмнээсээ бүдэрч унаад байна. Тэгэхээр аль зах зээл рүү илж гарах вэ гэдэг чинь маш чухал юм шиг байна. Тэгэхээр хууль эрх зүйн хувьд маш доктортой, соёлжсон, төвлөрчсөн тэр зах зээл рүү гарах нь чухал юм болов уу гэж би харж байгаа учраас Америк руу гарч байгаа. За баяр хүргэе. Данд юуны манай хэлцүүлгийн цаг бас дуусах өгч байгаа юм байна. Тэгээ сүүлийн 10 минутыг би үзэгч нарт та бүхэнд тэгээ асуулт байх юм бол та бүхэн өөрсдөө танилцуулаад байгаа зөвхлөөс асуулт асууно. Асуулт асуух юм байна уу? Сайн байна. Би сэтгүүлч оюусан гэдэг юм байна. Өөрсдөө бас нэг мас явж байгаа. Тэгэхээр яг бид нар бас нэг сэтгүүлч нар ингээ янз бүрийн хүмүүстэй уулзсан. Сайн жидүүгийн асуудал Монгол улсад маш газар аваад ингээ маш холбооны хамарсан. Тэгэхээр улс төрчдийн ар гэрхэнтэй уулзаа явж хат бас ингэж нэг асуулт асууж байна. Бид нар хүн биш юм уу? Бид нар юм хийж болохгүй юу? Яагаад бид нар ингээ 30 гэр бүлгээд энэ ундааг хайрцагчаад ингээ хаашин ч унтахгүй иймэрхүү байгаад байгаа юм бэ? Та бас магадгүй танахаа гэр бүл бас тэр тоонд оролцох байх үгүйсэх аргагүй. Тэгэхээр та яг тэр юм туучаад дундуур нь гарч байгаа хүний энийг бас ялгаж салгаж ойлгох хэрэгтэй юм шиг байна л да. Үнэхээр нөхөр нь тийм өндөр албан тушаалд хашаагүй байхад өөрөө бизнес хийжсэн эмэгтэй шууд ингээл нөхөртөө
ийм асуудал маш их байд юм байна. Та энэ дээр өөр ямар байр суурьтай байдаг вэ? Тэр улс төрчдөөс арга ирээс нь бас ингэж тодорхой хэмжээнд яг өөр дөрөө бодохоор миний нөхөр тийм байлаа гэхэд намайг ингэх юм бол бас хэцүү байдалд орно гэдэг. Тэгэхээр нийтээрээ нөгөө жидүүчд гэдэг манайх нийтээрээ сошиалор ингэж бүгдээ эзэн л да. Энэ дээр та ямар байр суурьтай байдаг нэгт. Хоёрт нь болохоор танай брендийг бүр зорж чад үзчихсэн. Тэгээд нөгөө манай Монгол брэнд авъя гэх манай хүмүүс үний хувьд бол маш өндөр байдаг гэх танах бол бас нэлээд үнэтэй брэнд л дээ. Тэгэхээр энэ дээр бас ямар бодлого байна вэ? Эсвэл гадаадад зах зээл гаргаж байгаа бол үн цэнтэй байх хэрэгтэй. Тэр нийтээрээ бол үн цэнтэй үнэтэй юм бас нэлээд чанартай гэдэг бүгд ойлгож байгаа. А нийтийн одоо шүлэл энэ цуужаа эмгтүүчүүд авъя гэхээр нэг эмэг 500 мянгаар аваад зүг, саяар аваад зүг бас боломжтой хэрэг. Дотоодын зах зээлтэй үн гэж байх уу? Гадаад зах зээлээс адилхан үнэтэй байх юм уу? Ийм хоёр асуултанд хариулж өгч байна. За, жидүү гэлт рүү асуулт байна. Тэгэхээр би бол усрын асуултанд бол хариулж мэдэхгүй. Зөв миний хувьд бол ямар проблем одоо ямар бэрхшээл гардаг вэхээр үнэхээр ямар нэгэн ингэдэг нэг одоо тийм төсөл бариад хааж утсан ус төрийн карьерийг ус төрийн гэр бүлтэй хүнд бол ямар нэгэн юм ярихгүй л гэдэг. Тэгэхээр надад бол эсрэгээр шийтгэл болдог. Юм хийхэд бол миний хувьд шийтгэл болдог. Байгаль брендийн хувьд та альтрон бас асууж байна. Байгаль брендийн хувьд 8000 төгрөгийн бүтээгдэхүүн байна. Компани өөрийн бол гэж байна. Манай компани бол мэдээж зах зээлийг мэдэрч юм бүгдийг хийдэг гэж би бол өөрөө боддог. Үнийн бодлогын хувьд 25% хүртлээр 100,000 төгрөгийг бараа зарнаа. Бүтээгдэхүүн үйлдвэрлэнэ, гаргана зах зээл. 65% нь 500,000 төгрөг дотор үнийн бодлого барина. Ингээд нэг чинь нийлээд одоо 80 болчих шүү дээ, 90 болчих шүү дээ. 10% нь 500,000-аас дээш бүтээгдэхүүнийг зах зээлд нөлөөлнө гэдэг ийм үнийн бодлоготой тийм компани. Тэгэхээр та магадгүй ямар бүтээгдэхүүн би яг өөрчлөн тавлаад яг тэр үнийг асуусан мэдэхгүй. Тэгэхдээ энэ хүн хооронд зүгээр хэлгээд яг одоо Black Friday гэж одоо болоод байгаа. Тэр сэтэр бол маш олон бүтээгдэхүүн 8,000 боллоо, 9,000, 10,000 боллоо хэмжүүлсэн байгаа шүү л гэж хэлээ. Надад тэр гэж бодороо. Өөр асуулт байна уу? За сайн байна уу? Монголын үндэсний өв соёлыг шингээсэн бизнес эрхэлж байгаа танд амжилт хүсье. Баярлалаа. Тэгээд Монголын үндэсний худалдаа аж үйлдвэрийн танхимын дэргэдэх гарааны бизнесийг дэмжих зөвлөлийн дарга бүлгэн байна. Та сая ярьж штэ. Бид бол тийм амархан биш ээ. Маш их хэцүү үзэг. Тэгээ хүн болгон бол бас ерөнхий сайдын эхнэр болохгүй, хүн болгоны нөхөр нь бас ерөнхий сайд болохгүй шүү дээ. Тэгэхээр энд байгаа эмэгтэй хүмүүс одоо нэлээд олон баг шүү. 10 тутмын 9 эмэгтэйчүүд байна. Эдгээр хүмүүс бас бизнес эрхлэе гэж бодож магадгүй. Тантай адилхан өсөл эрмэлзэл онгод тийм хэрэгүүд орж ирээ. Тэгээд бас тийм боломж нь байхгүй ч болно л доо. Та өөрийнхөө туулсан тэр одоо туршлагаасаа хуваалцаад бусад энэ залуу эмэгтэйчүүдээ тэр зүйлүүдийг тойроод гараасаа гэж зөвлөгөө өгөөгөө юу өгөхгүй мөн хөрөнгө оруулалт хүсэж байгаа тийм залуу эмэгтэйчүүдэд хөрөнгө оруулалт хийх ёсол сонирхол байгаа юу? За альтруны та жоохон хоцорч орж ирсэн үү? Альтруны ярьсан ярины сэдвийг тавтаж асууж байна. За мэдээж сүүлийн 100 жилийн дотор Монгол улсад 30 ерөнхий сайд төрсөн юм билээ. За тэрний нэг гэр бүл юм байна. За энэ бол мэдээж хүн болгон тохиодог аз авшаа буян шиг хөв заяа биш. Мэдээж хүн хэцүү зах зээлийн хүн хэцүү үед яг энэ ажлыг анх гэдэг авах гэж байна. Санал тавьж байна гэдэг бол би бол ганцаараа өгөө гэж хэлсэн. Яагаад заавал чи явах ёстой? Өөр яагаад хүн надад хийж болтгүй? Яагаад чи их ёстой? Чи надад дээр бүр өгөө гэж хэлж би явах. Хэлээд явуулж ирсэн бүр нилээ энэ дээр бол битгэлцсэн. Тэгээ хамгийн сүүлд нь за хитрхи оройдчихжээ. Үзэл бодлынхаа төлөө тууштай байсан гэж хамт ажиллаж байгаа нэг нэд байж байгаа хүмүүс маань буруу шааж байна. Эхнэрийнхээ үгийг чи хүлээж авч ингэж буруу шааж байна. Тэр учраас энэ бол хитрхи оройдсон шийдвэр болчихжээ. За одоо тэгээд яалтай юм л гэсэн. Яг тийм нөхцөл байдалд анх хүлээж авч ирсэн юм байна. Одоо ингээд эргээд ингээд харахаар хүмүүс Монгол улсад
шийдлийн засгийн газар гэж байсан. Тэгэхээр шийдлийн засгийн газар бол үнэхээр энэ танхим гишүүд Монгол Улсын яг хамгийн хэцүү хүнд ачааг авч явсыг болов гэж бол би харддаг. Өнөөдрийн бидний доор хурдтай 4 тэрбумын одоо юут олчлоо Монгол Улс. Валютын нөөцөд олчлоо гэж. Өнөөдрийн сайн сайханд ирэх энэ үүрийн энэ бүх процессыг урдлын шийдлийн засгийн газар уу, урд урдлын засгийн газрууд хийж ирсэн юм аа. Тэрнээс гинт өнөөдөр ингэж бий болчихж байгаа эдийн засаг биш юм аа гэж хэлдэг. Шинээр бизнес эрхлэж байгаа маш олон эмэгтэйчүүд энэ дотор байна тийм. Энэ дэр ямар ч татгалзах зүйл байхгүйгээр тусалж дэмжиж мэдээж одоо өөрийнхөө энэ нэг юмыг та нарт яг хэлэхэд брендинг гэдэг Монгол брендийг бидэд хийн зааж өгöd байгаа юм. Бидэрт багш байгаа юм уу? Хин нэгэн хүн ингэж хийчихэл зүг шүү. Чи ингэж хийвэл алдаа гаргах чи шүү. Хин бидэр зааж өгсөн. Надад бол багш байхгүй. Хаач ингэж Монгол брендийг ингэж хийчихвэл та нар амжилттай болно гэдэг бидэд хин ч зааж өгч чаддаг. Одоо тийм хэлж өгөх хүн байхгүй байгаа байхгүй. Тэгэхээр өөрсдийнхөө биеэр өөрсдөө алдаж оноод заримдаа сөхөрч ундаг, өвдөглөөд ундаг. Үнэхээр яалтж байхгүй. Тэгэл чардагаал тагч бос жирэл дахиад хийх гэж оролцож байгаа. Тэгэхээр өнөөдөр бид нар хоорондоо дахин уулзаж яг энэ өнөөдрийн энэ хилцүүлэг шиг өөртөө болж байгаа үйл явдал, өөртөө болсон түүх, өөртөө болсон энэ одоо туршлагаасаа нэгнтэй сайн ярьж хэлж тэгээд энийгээ ингүүл алдаа гаргачих юм бэ шүү. Ингээд хийчихвэл зөв байд юм шүү. Ингэж бид нар ажиллавал арай илүү тойрог замаар биш, ийм богино замаар энд очих юм бэ шүү гэдгийг өнөөдөр ярьж харагдах байхгүй. Тийм учраас өнөөдрийн энэ арга хэмжээг зохион байгуулж байгаа хүмүүс энэ бүгдийг нэг нэгэндээ сонсоосоо, нэг нэгэндээ хуваалцаасаа гэсэндээ өнөөдрийн арга хэмжээг зохион байгуулж байгаа болов гэж би бас бодож байна. За баярлалаа. Үнэтэй цагаа зарцуулж ирээд биднэрт маш нээлттэй өвчтөө мэдээд хуваалцсандаа баярлалаа. Тэгээд бизнес амжилт хүсье. Хүү хамтлагийн араас дахиад дэлхийн дэвжин дээр гараарай гэж яриа. Маш баярлалаа. Нэг хүсэлтөөж болохоор бид нар зориулаад Black Friday-г өнөөдөр өглөө сонгочих болох. Бараануудыг чи авъя л та энэ бол. Өнөөдөр орой 22 цаг дуусч байгаа шүү дээ. Zanesi Square болон Shangri-La Mall хоёр таа юм шүү. За баярлалаа. Дараагийн эсрүүгээ бүгд орцгоё.